Бестлистэ шинэхүү өглөө эхлүүлж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээ кофе цайг нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ хэрэгтэй мэдээлэл болон сонирхолтой ярилцлагуудыг хүргэдэг байгаа. Ингээд өнөөдөр студид хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэндээ танилцуулъя. За, Unicaz ХХК компани жижиглэн бөөний хэлтсийн менежер Эрдэнэзуу. За, мөн жижиглэн бөөний хэлтсийн борлуулалтын менежер Батбэлэг нар хүрэлцэн ирсэн байна. Та хоёртаа өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд. За тэгэхээр бас мэдээж хэрэг Unicaz гэхээр бас газ авто болон хэрэглээний газ гэдэг хүмүүс бол мэдж байгаа болоо гэж бодож байна. Тэгээд юуны төрөнд бас үзэгчтэй компанийнхаа талаар танилцуулж өгөхгүй. За энэ өглөөний мэндийг хүргэе. Тэгээд энэ зургтыг үзэж байгаа үзэгч түмэндээ бас байгууллага төлөөлөд энэ өдрийн өглөөний мэндийг хүргэе. Манай байгууллага маань 2004 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Ерөнхийдөө бол Петровис Японы Сансайн компани хөрөнгө оруулалттай ийм компани. За ерөнхийдөө бол авто болоод ахуйн газны хэрэглээний үйл ажиллагааг дээрээс нь угсрал толботтой холбоотой үйлчилгээ, сервис энэ бүх үйлчилгээг хамт цогцоор нь явуулж байгаа. За ерөнхийдөө Монгол улсын хувьд бол 34 яг энэ үйл ажиллагаа явуулж байгаа зах зээлийнхаа хувьд бол 34%-ийг эзэлж байгаа ийм л компани байна да. Тэрээс 34%-ийг эзэлж байгаа бас их хувь биш үү тий. Яг үнэ. Авто болон одоо хэрэглээ гэдэг ингээд тий нөгөө ахуйн хэрэглээ газ гэдэг юм л та төрөл дотроо бол маш олон төрөл байгаад их шиг байгаа. Яг одоо зүгээр иргэдийн хувьд бол мэдээж хэрэг за автомашиных байна тий за мөн одоо юу гэдэг үйлчлэгээний газруудад ийм нөгөө том юм боллонтой газ хэрэглээд байдаг шүү дээ. Тэгэхээр тэр талаар бас газны талаар. За ерөнхийдөө шингэрүүлсэн нефтийн хий гэдэг нь за шаталтын дулаан өндөр үл шатах үлдэгдэл багтаа байгаль орчныг бохирдуулдаггүй эрчим хүчний шинэ бөгөөд цэвэр хүүсэр гэж ярьдаг. За хий төсийг төрлөөр нь ангилах юм бол одоо байгалийн хий, шингэрүүлсэн нефтийн хий, тэгээд нүүрсний давхаргын метан хий, нийлэг хий, био хий олон бусад хийнүүд ордог. Энэ дундаас манай Монгол улсад өргөнөөр ашигладаг нь болохоор шингэрүүлсэн нефтийн хий буюу пропан болон бутан газыг өргөн ашигладаг байгаа. Бидний хувьд бол бас нэг сайн ойлголт байхгүй. Тэгээ газ гэдэг нь бас нэг жоохон тийм хүмүүсийн хувьд нэг айцтай байдаг шүү дээ. Нэг аюултай гэдэг. Тэгэхээр бас яг одоо энэ бас газ нь одоо 2004 оноос орж ирж эхэлсэн. Тэгээ бас Японы бас тий компани хөрөнгө оруулалттай учраас мэдээж хэрэг хөгжингүй улсын бас ноу хау орцсон тий ийм болохоор бас аюулгүй байх тэр тал дээр бол бүх зүйл хангагдсан байгаа. Дээр нь Монгол улсад одоо Монгол улс маань бас яг нэг юм эрсдэл суур амьсгалтай байгаа шүү дээ. Энэ дээр бас ямар хуу тохиромжтой байсан байгаа вэ? Ер нь бол ерөнхийдөө Монгол улс ч бас яг нөгөө дөрвөн үйлрэлтэй халуун, сэрүүн, за дундын эрс уур амьсгалтай. Ерөнхийдөө бол бид ч бас нөгөө төвдийн гэдэг шиг өндөрлөг байгаль орчны онцлогтой. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо жишээ нь нийгмийн эдийн засгийн хувьд ч гэсэн засгийн газрын хувьд ч гэсэн ингээ бодлогын хувьд бол одоо жишээ нь нүүрсний хэрэглээ бол бас нэг талтай ингээд хувь өрх хайлын хувьд болохоор ажиллагаа ихтэй. Эрүүл орчны хувьд бас нэг дээрээс нь бас эрүүл ахуй гэдэг нэг талаас. Тэгээд байгаль орчны нөгөө цэвэр агаар гэдэг талдаа бол их сөрөг үр дүнтэй байгаад байна. Тэгэхээр шингэрүүлсэн нефтийн хий гэдэг талаасаа бол байгальд үлдэгдэл байхгүй, хаягдл байхгүй, эко талын хэрэглээ. За энэ хэрэглээ талдаа бол яг монголчуудын хувьд харьцангуй олон жилийн гэдэг юм уу нөгөө нэг ахуй амьдралын соёлын хувьд бол энэ бол уламжилж ирээгүй шинэ бүтээгдэхүүн байж таарад байгаа. Тэгэхээр яг гадаадын хөгжингөө болоод хөгжиж буй улс орнуудын хувьд бол
газны хэрэглээ их өндөр байдаг. Тэрний эргээд нөгөө орон сууц объектуудын хувьд ч гэсэн нэгдсэн өсөлт холболттой байгаад байна. Монголын хувьд бол одоо жишээ нь нэг үйлчилгээний байгууллагууд, кемп, ресторан гэдэг юм уу ингээд тодорхойсон нэг хэсэг газруудад яг үр дүн илүү их яваад байгаа. Тэгэхээр засгийн газрын хувьд ч гэсэн Монголын төр засгаас бодж барьж байгаа бодлогын хувьд бол энэ арай илүү үр дүнтэй юм байна нэг талаасаа. Тэгээд энийг хэрэгжүүлээд явбал бас эдийн засгийн хувьд ч болоод үр ашигын хувьд өндөр байна л гэдэг ойлголтыг явж байгаа. Тэгээ Монгол улсад бол одоо яг газын нийлүүлэлт болоод өсөлт холболттой холбоотой ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд байгаа. Тэгээд тэр байгууллагуудын бас сервис үйлчилгээ бол Монголд бас их чухал болоо. Яагаад тэгэхээр эргээд нөгөө ахуйн улс орны онцлогоос хамаарат бас нөгөө танин мэдэх хөтөл дээрээ бас одоо бол сүүлийн үед нэлээд ойлголт өргөн болж байна л доо. Тэгэлгүй. Тэгэхээр бас яг мэдээж хэрэг бидний монголчуудын бас яг тулгамдаад байгаа зүйл бол яг л агаарын бохирдол байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энийг одоо яг тэртээ тэргүй бүх улсад одоо хөгжингүй улсад хэрэгжүүлээд явцсан зүйлийг одоо өөрсдийнхөө улсын стандартад нийцүүлээл одоо тэрийг ашиглах юм бол арай хялбар хурдан аргаар тий утаанаас салах юм болов уу гэж бодож байна л та. Тэгээд стандарт гэж байгаа шүү дээ тий одоо тэр тухайн улсын яг тэр газны хэрэглээний стандарт ч юм уу тий тэгээ манай улсын яг одоо стандартад яг яаж нийцүүлсэн бэ тэр талаар бас нэг стандарт юм. За манай юуны газ компани нь болохоор яг Монгол улсад мэдээ одоо хийн хангамж ийм норм дүрмийг яг баримталж ажилтдаг байгаа. Тэрэн дээрээ болохоор одоо багахан жишээ тайлбарлахад бол яг ингээд боллон байрлах хэсэг маань одоо байгалийн гэрэлтүүлэхтэй агаар сэлгэлттэй тийм газар. Яагаад гэвэл одоо хэрвээ одоо газ ингээд алдагдах юм бол агаараас хүн за пропан газны хувьд болохоор агаар тэцүүлсэн нэгт 152 байдаг болохоор ер нь бол агаар дээшээ биш доошоо явна гэсэн. Тэгэхээр яг агаар сэлгэлт оруулахаар яг тэгж зохион байгуулалттай байдаг. Тэгээд дээрэс нь манайх одоо огцролтынхаа тоног төхөөрөмж дандаа нэг аюулгүй байдлыг хангаж хийн тохиоллын систем байрлуулдаг. Тэгээд доор одоо хий мэдрэгч мэн ажиллаад автомат хаалт ажиллаад ерөөсөө юуд ингээд агаал аюулгүй ажил талаас ингээд шууд боллоо ингээд хаах системээр ажилладаг байна. Тэгэл аюулгүй байдал хангадаг. Одоо сүүлийн үед за бас нөгөө шалнаас халдаг гэлтэй тогоор халааж ийн халаалтын одоо бас системүүд бас маш олон болж байна л дээ. Яагаад тэгэхээр манай монголчууд маань маш ихээр одоо юу гэдэг зундаа бас агаарт гардаг, тэл лагерт гардаг, байшинтай, тэг тустай ингээд барьдаг. Тэгээ тэрний бас халаалтыг шийдэх бас нэг тал бол бас газар халаалт хийх байгаа шүү дээ. Тэгээ энэ талаар бас. За манай юуны газ компани маань болохоор Солонгосын Навамберэнттэй хамтарч ажилладаг бойлрын. Энэ бойлор нь болохоор ер нь байгалийн эрсдэс уур амьсгалын ингээд манай Монголын нөхцөлд зориулаад наашаага яг бойлроо явуулдаг байгаа. Тэр бойлор нь болохоор манай яг Монгол улсад одоо ингээд туршигдаад олон жил болж байна. Ер нь шалгарсан бойлор байгаа. Хэрч бойлор гэхээр тэнд нь одоо юу гэдэг ахуйн хэрэглээ гэж байгаад байгаа шүү дээ. За халаалтаа өгчлөө. Дээр нь нөгөө нэг галтгооны бас хэрэглээ гэж байгаа шүү дээ. Газар хоол хийх. Дээр нь ямар хичнээн төлөв. Одоо юу гэдэг юм ойлголт байгаа да. Наван брендийн бойлор маань гурвсан цогц шугамтай. За энэ маань болохоор нэг талаасаа бол халаалтаа дэмжиж явчихна. Хоёрдугаарт бол хэрэглээний усаа халаагаад явчихна. Гуравдугаарт болохоор газын хэрэглээтэй тоног төхөөрөмж буюу одоо яг ахын өрхийн хэрэглээнд бол илүү их ашиглагдж байгаа газын пилэдгүүд энийг газар дэмжиж явчихна гэсэн үг. Тэгэхээр энэ цогц систем гэсэн үг л дээ. Нэг онцлог нь бол одоо жишээ нь гэр хороол, байшин хороол гэдэг ингээд хоёр төрлийн байгаад байгаа. Гэхдээ бас энэ дунд чинь дээрээс нөгөө үйлдвэр үйлчилгээ гэж байж байгаа тийм ээ. Тэгэхээр тэр тал дээрээ бол одоо жишээ нь халаалтын энэ цогц системийг
хамтран ажиллаж байгаа нэлийн хэдэн байгууллагууд байгаа. Манай одоо жишээ нь МСС, АПУ жишээ нь энэ үйлдвэр талаас зочд буудал гэдэг юм уу үйлчлэгээний тал дээр бол одоо Шангрила, Нутел, Улаанбаатар, Баянгол гэдэг ресорт талын одоо тэлж талын гэдэг юм уу ийм амралтын газрууд. Энэ хэд маань ерөнхийдөө бол халаалтын тал дээр нөгөө талдаа бол галтгой тал дээр гэсэн хэрэглээ явж байгаа. Тэгэхээр 3 цогц гэдэг бол яг одоохондоо бол бидний бас ойлголт жоохон хол байх л та тий ягаад тэгэхээр яг газ гээл одоо нөө LPG гэдэг байгаа шүү тий машин хийдэг нь LPG гэж ойлгож байна тий тэр бол нөгөө түгээмэл байдаг болохоор хараад идэг тий хараад идэг болохоор хүмүүс ойлголт байдаг. За яг ахуй хэмжээнд ингээд энийг хийлээ гэж бодоход за би бол яг 3 давуу талын ингээд тий за усаа халаачин доторх байшингийнхаа халаалтыг халаачин тэгээд дээрэс нь галтгоондоо хоолоо тий нөгөө газар хоол хийнэ гэдэг чинь аюу хурдан хийчихэн шүү дээ тий маш хурдан одоо халаагаад хоол их хурдан болно. Тэгэхээр ер нь бол хэрэглээний хувьд ч гэсэн арай нэг юм одоо юу гэдэг санхүүгийн хувьд ч юм уу нэг юм цогцоор нь хийчихэр арай боломжийн болох юм болов уу гэж ойлгож байна л да. Тэгэнгүүт тэн дээр нэг асуудал байна. Аюулгүй байдал тий энэ одоо яаж яах вэ? Хэрвээ одоо нөгөө бид нар чинь манай монголчин яг өвөлдөө одоо өвлийн улирал чинь маш урт байна тий. Тэгээд маш хүүтэн байдаг болохоор энэ яг ингээд тохиромжтой байх уу хэрвээ тавиул тий одоо дулаан алдагдлалт нь яах вэ? Нөгөө дулаанаа ингээд тэр чин мэдээж газар халж байгаа маш хурдан халах бах тий. Халангууд нөгөөтхөө яаж барих уу тий энэ нэг систем байна одоо тэр нэг ингээл нэг төв юм газар конопнод одоо солонгост бол тийм байдаг л да тий конопнод байж байгаа бах тий усаа халаан шалаа халаан ч гэдэг юм уу тий энэ тал дээр одоо яг хүмүүс маань бас ахуйн хэрэглээнд за тавилаа гэхэд энийгээ яаж аюулгүй байдалтай анхаарах уу тий яах уу гэдэг талыг бас сонирхож байна л да. Юм бол энэ бид манай байгууллагын хувьд бол одоо жишээ нь нэлээд олон жил үйл ажиллагаа яг халаалтын тал дээр бол дагнаад явцсан. Энэ ойлголт маань ерөнхийдөө 2024 оноос нэлээд идэвхтэй нийтэд буюу танигдах тал дээр илүү болсон баг. За тэгээд 2025 онд бол бас нэлээд төр засгийн хувьд ч хувийн хвшлийн хувьд ч гэсэн бас нэлээд зорилгууд тавьсан байгаа даа. Тэгэхээр энэ халаалтын систем маань ялангуяа манай ийм эрс уур амьсгалтай байгаль орчны хувьд бол яг энэ газын хэрэглээ буюу одоо яг хөгжиж буй хөгжингүй энэ улс орнуудад бол нэлээд өргөн хэрэглэгдээд эхэлсэн. Энэ мэдээллийг бид хамгийн гол нь аюулгүй ажиллагаа талаас нь хэрэглээ талынх нь заавар зөвлөгөө дээрээс нь яг бид нар нэг талаас угсарт холболтыг хийгээд өгсөн ч гэсэн дараагийн сервис үйлчилгээг нь бас үзүүлээ явдаг юм талтай давуу талтай гэсэн үг. Нөгөө талаасаа болохоор энэ Наван брендийн бойлер маань ухаалаг буюу смарт системтэй. Нөгөө талаасаа болохоор одоо жишээ нь тасалгааны температур дээд градус тэд хүрлээ унтарна. Тэгээд доод хязгаар тэд хүрлээ унтарна. Яг энэтэй холбоотойгоор нөгөө нэг газны хэрэглээ зарцуулалтын асуудал яригддаг эдийн засгийн хувьд. Тэгэхээр энэ хувьд болохоор дулаан алдалтын асуудлыг бас сайн шийдсэн байх хэрэгтэй. Ялангуяа амны орон сууц өрх. Тэгээд дээрэс нь бол үйлдвэр үйлчилгээний газрууд өргөн хэрэглэгддэг. Тэгэхээр энэ дээр бол одоо жишээ дулаан алдалтын асуудлыг маш сайн шийдсэн тохиолдолд бол нөгөө ашиггүй үр ашиггүй халаалтын зарцуулалтууд багасаад ирнэ л гэсэн үг. Тэгэхээр одоо бид нар бол зүгээр нэг юм барилга байгууламж барихаасаа илүүгээр тэр дотроо тухтай нөгөө талаасаа бол нөгөө эдийн засгийн хэмнэлттэй талаасаа нөгөө
үр ашиггүй зардлыг багасгах ийм боломжууд бол их харагдаж байгаа. Тэгэхээр яг халаалтыг одоо юу гэдэг маш хурдан халааж байгаа гэсэндээ яг хөө Солонгос хятад юу гэдэг Япон улсууд бол нөгөө зөөлөн уур амьсгалтай тэгээ нэг юм хэвийн гэх юм уу манайх шиг нөгөө ингээд гинт огцом ингэж хүүтэн болдгоо учраас юм барилга нь өөрөө нэг юм зүгээр одоо юу гэдэг арай нэг манахаас бол нэг юу гэдэг одоо Солонгос жишээлбэл их сэндвичийн барилгууд маш их байдаг л да. Тэгэхээр тэр яг одоо тухайн улсынхаа цаг агаар тохирсон байгаа тий. Манай Монголын нөхцөлд бол яг хэрвээ одоо яг энэ газан хэрэглээг нэвтрүүлэхийн тулд яг тэр барилга байшин маш сайн дулаалгатай хийж ээж тэр чин одоо яг нөгөө хүмүүсийн маань санхүүг бас хэмнэх гээд шүү дээ тий. Тэгэхгүй бол дулаан алдагдаад тэгвэл нөгөөтг чинь ингээл нөгөө смарт учраас өөрөө ингээл нөгөө хүүтэрлээ аслаа халлаа ингээл яваад ах нь шүү дээ тий. Тэгэхээр тэрийг маш сайн бас ойлгож авах хэрэгтэй юм тий. Яг үнэ. Одоо жишээ нь энэ л нөгөө нэг онцлог байна л да. Манай Монголын уур амьсгалчин бол бас өндөрлөг таг газрын онцлогтой. Тэгээд нөгөө эрс уур амьсгалтай. Тийм болохоор энэ тал дээр бас нөгөө халаалтын асуудал тогтмол яригддаг. Одоо бид чинь бол яг нүүдлийн аж ахуйтай байсан бол бас нэг суурин тал руугаа орж ирж байна. Суурин тал руугаа ороод ирэхлээр чинь бас хэрэглээний хувьд тогтмол болох гээд байна. Тогтмол болоод ирлээ гэхэд яг өнгөрсөн хугацаанд одоо хугацаанд ч гэсэн бас нүүрсний хэрэглээ, цахилгааны хэрэглээ гэдэг ийм ойлголт явж байгаа. Дэлхийн нийтээрээ бол одоо глобалчсан асуудлын хувьд бол эко талдаа бас нэлээд хөлөмжийн нэмэгдэл гэдэг юм уу те. Энэ тал дээр бол улс орон болгон бас нэлээд ач холбогдол өгдөг болчихж байна. Монгол улсын ерөнхийлөгч гэсэн одоо тэрхүү мод гэдэг нэг төсөл хэрэгжээд явж байгаа. Энэ маань бас бүхлөтийн цэнхэр гарига эко талаас нь олон жил үеийн үед үр хөвгтдээ бас сайхан байгууллагыг үлдээх гэсэн сэтгэл хайр явж байгаа. Яг энэ дээр бол одоо жишээ нь газын хэрэглээ бол үлдэгдэл хаягдл байхгүй. Түргэн шуурхаа ийм хэрэглээний өрөм. Монголд яг ахын хэрэглээ гэдэг юм уу, үйлдвэр үйлчлэгээ гэдэг юм уу нийтээр ингэж одоохондоо ингээд нэвтрээгүй байгаа хэдий ч нэлээд ерөнхийдөө бол өрхийн хэрэглээ, үйлдвэр үйлчлэгээ бол өргөн явж байгаа. Нэвтрээд явж байгаа. Энэ маань бас нэг талаасаа бол нөгөө нэг олон улсын талаасаа бол туршлагаар нь бид нар бас жишээ аваад хөнгөвчлөөд цаг хугацааг хялбаршуулах юм боломжууд бол их зөндөө байна л да. Тэглүү ах нэг хөгжингөө улс чинь тэрийг одоо судлах гэж маш олон жилийг зарцуулсан байгаа шүү дээ. Тэгээ судлаад, туршаад, хийгээд тэгээ бүр ингээд нөгөөтгөө сайжруулад ингээ явцсан байгаа. Манай улсын хувьд бол тэрийг нь улсынхаа стандартад шингээгээл тий улсынхаа онцлогт шингээгээл нөгөөтгийг нь өөрчлөл оруулчихад л бараг болоод байгаа байхгүй тий. Тэгэхээр чинь бид нар бол ерөнхийдөө монголчууд маань яг нүүдэлчин улс орн байсан суурин болоод удаагүй учраас энэ зүйлд ингээд шингэж ороход жоохон тий ингээд нөгөө жоохон цаг хугацааны асуудал байгаад ах шиг байна л дээ. Соёл уламжлалын бас нэг онцлог баг шүү дээ тий. Одоо бидэд бол одоо жишээ нь нүүрс их түлхээс илүүгээр дуу малныхаа бууц гэдгийг одоо нөгөө аргал энэ хэрэглээ өргөн байсан баг. Тэгээ нөгөө талаасаа бас байгаль орчныхоо онцлогоос хамаарат мод бут гэдэг юм уу те энэ хэрэглээ байсан бол одоо бас нөгөө түрүүн ярьсанчлан хойч ирээдүйн үедээ бас сайхан дэлхийг үлдээх гэдэг нь ойлголтоосоо бас яг л улбаатаагаар энэ ойлголт явж байна. Одоо тэгээд яг Монгол улсын норм дүрмийн стандартыг бол онцгой байдлаас ингээд тавьдаг. Тэр стандарт маань бас хуучин одоо жишээ нь өөр улсуудад хэрэгжиж байсан тэр
норм дүрмийн стандарт бараг орчуулга байдлаар хэрэгждэг байж магадгүй. Тийм болохоор тэрэн дээр бас яг Монгол улсынхаа онцлогтой холбоотойгоор тэрийг энэ ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд холбоо болоод төр засгийн байгууллагууд бас өөрчлөлтүүд, шинжилтүүд, онцлогуудыг шингээгээд өөрчлөгдөх байх гэж одоо бодож байгаа. Тэглгүй байх үү. Тэр бол ялцчгүй одоо тал нутагт амьдарч исэн хол зайтай амьдарч исэн хүмүүс түлэм одоо түлээл тэгэхэд бол байгальтных хортой нөлөө үзүүлэхгүй тийм яг Улаанбаатар хоттой төвлөрчөнгүүд нөгөө гал төлж байгаа юу маань ингээд бөөгнөрчгөөрөө тийм илүү их хортой болоод байна л да нүүрс ашиглалт тэгээд энэ бол ялцчгүй одоо тэр хөгжингөө улсууд тэргүү хийгээд үзсэн тэгэнгүүт манай Монгол улсад яг тэгээ стандартаар нь хангаад онцгой байдлаас нь тий улсаас нь яг тэрийг ингээд тогтооцсон бол мэдээж хэрэг Монголынхоо яг хөрсөн дээр буулгаад тий хөрвүүлээд Монголдоо онцлог нь ямар байх вэ жишээлбэл эрсдээс уур амьсгалтай юм чинь тий ийм байна. Одоо жишээлбэл Солонгосынх бол бойлуур нь гадаа нь нээж идэг байхгүй тий. Тэгэхээр манад бол тийм байж болохгүй ч гэдэг юм уу тий тэр чинь нөгөө дулаан хэсэгт байх хэвээр хөлдөн гэдэг асуудал байна шүү дээ тий. Тэгэхээр ийм тал дээр бол мэдээж хэрэг улс орн маань тэргүү яг одоо тэр зүйлүүдийн шаардлагын дагуу хангачих болоо гэж бодож байна. Тэгээ тун утахгүй бас утаанаасаа салах болоо тий энэ бол яалтчгүй бидний ингээд бүр тулгамдаад байгаа зүйл болохоор ингээд ярихгүй байхын аргагүй л байна л да. Тэрнийг бушуухан өөрчилж ижил тий одоо энэ эрүүл мэндийн одоо хүүхдүүдийн тий агаараар амьсгалах энэ зүйлүүд байхгүй болох болоо гэж найдаж байна. Тэгээд заавс ингээд өгсрэлт холболт гэж нэг юм байна л да. Тэрийг бас асуумаар санагч байна. Тэг яг одоо өгсрэлт холболтын талаар бас хүмүүс дэлгэрэнгүй мэдээлэл. За манай компани маань болохоор яг өгсрэлт холболтын одоо тоног төхөөрөмж бол бүгд яг ингээд Японоос ирдэг. Хий мэдрэгч тохиоллын системүүдэнд болохоор дандаа Солонгос улсаас ирдэг байгаа. Тэгээд яг Монгол улсын хий хангамжийн норм дүрмөндөө яг баримталж яг тэр загвараар яг ингээд өсрэлт холболтыг хийж чанар аюулгүй байдлаар яг ингээд хангаж ажилладаг байгаа. Тэгээд нэг талаасаа угсралт холболт хийгээд орхих биш. Нөгөө нэг аюулгүй ажиллагаа талаасаа сервис үйлчилгээнүүдийг тогтмол үзүүлэх ёстой. Сар улирал тутам байнга очиж шалгалт хийдэг. Яг үнэ. Хий нөгөө нэг одоо хий гарахгүй тий одоо ямар нэгэн байдлаар сул ингэж гардаг зүйлүүд бас байна шүү дээ тий. Эрсдлийг бууруулна гэдэг ойлголт байна. Аюулгүй ажиллагааг хангах талаас нь тэгэхээр эн чинь бол нөгөө нэг талаасаа зүгээр барилга байгууламж барих гэдэг гэх юм уу эсвэл угсралт холболтыг хийгээд орхихтой болно биш. Эргээд нөгөө нэг үйлчлүүлэгч талдаа бас сервис үйлчилгээгээ үзүүлдэг ямар талын үйл ажиллагааг хангавал энэ аюултай эрсдлийг бууруулах боломжтой гэдэг талаас нь сервис үйлчилгээ тогтмол явуулах ёстой гэдэг л гол зарчим байна л да. Тэгэхээр бас компани давуу тал болоод бас цаашдаа хийгдэх ажлуудын талаар тийм мэдээж хэрэг одоо бүх зүйл ингээл нэг нэгээр нэмэгдэн сайжирна гэдэг ийм зүйлүүд байгаа шүү дээ. Энэ талаар бас ер нь бол одоо жишээ нь монголчуудын хувьд энэ газан тоног төхөөрөмж болоод халаалт, ахуй, автогазын хувьд бол хэрэглээ бол нэлээд өргөн болоод эхэлж байна. Нэг хэсгээ бодвол харьцуулахад тийм ойлголттой болоод аюулгүй ажиллагаа яаж байвал хангах ёстой. Одоо бид бол одоо жишээ нь даралт цавны сургалт гэхэд манайхаас гэрээтэй байгууллагуудаа сургалтыг тогтмол явуулдаг. Тэр маань юунд өөр ашигтай юм бэ гэхлээр нэг талаасаа хэрэглээгээ зөв явах. Манай өөрөө бол зөв хий гэдэг нэг ойлголт байгаа. Тэгэхээр нэг талаасаа бол нөгөө нэр үг боловч нөгөө талаасаа үйл үг болчиход байгаа байхгүй. Зөв хий. Тэгээд энийг л гол нь одоо тогтмол буюу сууршуулж чадвал тэгээд одоо хэрэглээний хувьд ер нь их тийм аюултай гэдэг байдал нь хүмүүсийн нэг мэдэхгүй юмнасаа хүн айдаг шүү дээ. Тэр ойлголт багасах байх л та. Тийм. Тэгээ яг нөгөө
хэрэглээний тал дээр хүмүүс баг ховор байгаа тийм одоо ахуйн хэрэглээний иргэд үйлчлэгээний газрууд бол аль эртнээс хийгээд эхэлсэн тийм хоолыг түргэн ихийн тулд газар хоолоо хийж шүү дээ. Тэгэхээр яг таны хэлдгээр яг л тийм байна л та. Би бас яг аюулгүй тал гэсэн чи яг нөгөө нэг мэдхгүй зүйлээс айгаад идэг тийм болохоор чи яг энийг хэрвээ яг ингээд тогтмол хэрэглээний яг одоо болоод явчих юм бол зүгээр өөрсдөө тэр хэрэглээг яаж хэрэглэх үү заавар зөвлөмжөөр л явчих хэрэгтэй байхгүй. Дээрээс нь бас мэдээж хэрэг компаниас яг ингээ байнгын тэр нөгөө сервис үйлчлэгээ гэдэг бол маш чухал л та. Тэрийг бас анхаарч ажиллана гэдэг бол энэ компани талаасаа бол энийг байнга сургалт явуулж өөр одоо түрүүний хэлдэг гэрээт компаниудаас ингээ сургаж гэн гэдэг бол энэ нийтээрээ яг аюулгүй байдлыг хамгаалахад яг одоо төлхөө ажиллаж байна гэсэн үг тийм. Нөхцөлийн бүрдүүлсэн гэсэн үг тийм. Яг үнэ. За компаниас бас хийгдэж байгаа төслүүд байна уу? Одоо жишээ нь төслүүд бол яг энэ үйлдвэр одоо жишээ нь автогаз, ахуйн хэрэглээ гэдэг талтай хоёр хуваагдчихж байгаа. За автогаз бол тодорхой болчихж байгаа тийм. Ахуйн хэрэглээ гэдэг ингээд бодоод үзэхлээр энэ ахуйн хэрэглээ маань одоо хэрэглээний хувьд бол төрөл сортууд нь нэмэгдээд байна. Яагаад тэгэхээр тариа хураалтын үе ирэхлээр тариа хатаалтын үе гэдэг ийм богино хугацаанд түргэн хатаагаад үр тариагаа боловсруулах нөхцөлийг хангаж байна. Нөгөө талаасаа бол халаалтын систем гэж явж байна. Нөгөө талаасаа бол одоо жишээ нь Монгол улс маань одоо энэ өрн дулаан аялал жуулчлалын цаг үеж ирж байна. Энэ үетэйгээ холбоотойгоор бас нөгөө аялал жуулчлалтай холбоотой нөгөө газны хэрэглээ буюу нөгөө хоолны түргэн чанартай амттай гэдэг энэ онцлог бас л яг дэлгэрэл юм л та. За тэгэхээр бас газны талаар болоо Юнигаз компани талаар мэдээлэл хүргэсэн та хоёртоо маш баярлалаа. Мэдээж хэрэг яг түрүүний одоо би бол маш сайн ойлгож авлаа л та. Мэдхгүй зүйлээсээ хүн айдаг тийм. Тэгэхээр тэртээ тэргүй одоо юу гэдэг хөгжингүй улсуудын хэрэглээд эхэлсэн зүйлийг бол хэрэглэхэд ямар ч асуудал байхгүй гэдгийг бол бусад улс орнууд бол харуулад явцсан байгаа. Тэгэхээр энэ зүйлийг бол телевизээр ч юм уу те сошиалаар одоо ингээд богино хэмжээний мэдээллийг ингээд даан хүргээд ах юм бол хүмүүс энэ бол хэрэглэж болох зүйл юм байна гэдээ ингээд хөвшөөд явчин. За дээр нь бас яг энэ утааны асуудлыг бол шийдэх маш хурдан шийдэх хялбар арга байгаад байна л да тий ялцчихгүй одоо цахилгаан станц барина гэдэг бол маш том зүйл болчиход байгаа тий тэгээд одоо ингээд ярихаар нөгөө нэг утаа руу явчихаар ингээд ялцчихгүй цаашаа ингээд явчих гээд байдیں۔ Тэгэхээр энэ бас яг одоо Юнигаз компани талаар за мэдээж хэрэг өөрсдөө ахуйн хэрэглээнд хэрэглэж болох уу за бойлуураар 3 төрлийн одоо хэрэглээг хэрэглэж болно гэсэн хэрэглэж болох юм байна гэсэн хүмүүс ах юм бол бас доор хуцсны дугаараар мэдээлэл аваад дэлгэрэнгүй мэдээлэл асуугаа за аюулгүй байдлын талаар за энийг ашиглавал яг ямар байх вэ те мэдээж хэрэг өөрсдийн яг одоо амны орон сууж барих гэж байгаа хүмүүсэйг бол бас энэ дээр бас анхаарал үзээрэй бас асуугаа судлаад үзээрэй гэж хүсмээрээ тэгээд UBS телевизтэй кофе цай нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Үргэлжлүүлэн нэвтрүүлэгтэйгээ хамтаагаарай. Баярлалаа.